Мөн ирэх 9-р сард Серб улсад зохиогдох залуучуудын дэлхийн аваргад манай тамирчдыг оролцуулах урилга иржээ. Ингээд үзэгч та бүхэнд Монголын кикбоксing холбооноос бэлтгэсэн мэдээллийг хүргэе. Монголын кикбоксing тамирчид өнгөрсөн 4-р сард Австри улсын Инсбрук хотноо зохиогдсон дэлхийн цомын тэмцээнээс медалийн ургац хурааж байсныг үзэгчид санаж байгаа үзээ. Тус тэмцээнээс манай тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бахтан амжилтыг үзүүлсэн. Улмаар дэлхийн цомоос алт, мөнгө, хүрэл медалуудыг хүртсэн манай тамирчид энэ сарын 21-нд Грекийн Александра Поли хотны эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилтын бүхээгаа үргэлжлүүлэх ёстой байсан. Ингэж хэлхийн учир нь энэ тэмцээнд манай 7 кикбоксчид оролцох ёстой байсан ч нөгөө л хөрөнгө мөнгө, зарлалын асуудал тамирчдын амжилтыг боож байх юм а. Дэлхийн цомд амжилттай оролцсон манай тамирчид уг нь 2010 оны дэлхийн аваргад оролцох боломжтой болж бэлтгэл сургуультай ирчимжүүлж клуб дээрээ байрлаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байжээ. Гэсэн ч 6 дугаар сарын 21-ний өдөр ойрцоор харин спонсор зардал мөнгөний асуудал шийдэгдэж чадахгүй байсаар байх юм а. Энэ нь клуб дээрээ байрлаж дэлхийн аваргын бэлтгэл гараад байсан манай тамирчдын урмыг мохосон явдал болж ирчимжүүлсэн бэлтгэлийн орхин байнгын бэлтгэлдээ орсон байна. Уг нь манай кикбоксчид дэлхийн чанартай тэмцээнүүдээс 30 гаруй медаль авсан байдаг. Гэвч өнөөгийн Монголын спортын ертөнцийн хадны манга болсон хөрөнгө мөнгө спонсорын асуудал дэлхийн дэвжээнд гарах гэж байгаа Монгол тамирчдын урмыг мохосоор л байх юм. Мөн энэ сард Грек улсад болох гэж байгаа насан туршидын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэдээтэй зэрэгцэн Монголын кикбоксing холбоонд Сербийн кикбоксing холбооноос урилга ирүүлжээ. Энэ нь ирэх 9-р сард Серб улсын нийслэл Белград хотноо болох кикбоксing залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчдаас оролцуулах тухай мэдээ юм а. Үүний дагуу Монголоос 3 тамирчин Сербийн нийслэлийг зөрхөөр олж одооноос бэлдэж бэлтгэл сургуультанд гарчээ. Тэмцээний 54 кг бат баясгалан, 51 кг инхватер, мөн 54 кг баргас сойд нарын залуу кикбоксчид бэлдэж байгаа юм байна. Тэмцээнд оролцох гэж байгаа манай тамирчдын хувьд анхны томоохон тэмцээнд оролцох гэж байгаа ч их орондоо медаль авчрах итгэл дүүрэн байсан. Юу бодох бэлтгэлээ сайн хийгээл тэгэл амжилт үзүүлэхийг бодож байна. Бэлтгэл сургуулаа өдөр тум таслахгүй хийж байгаа. Тэгэл 7 хоногийн 6 өдөрт хагасанд нэгүүгээд 5 хоног бэлтгэл хийж байгаа. Юу гэж бодох. Тэгэл сэтгэлээсээ л тэгэл судлана гэж бодож байна. Одоохондоо явахгүй байгаа. Тэгээ багш судлана гэсэн. Манай хоёр бас сайн бэлдэж байгаа. Тэгээд адилхан л бэлтгэлээ сайн л хийж байгаа. Рол тэмцээний мөнгөн медальт Мишель Экспогийн алтан медальт, улсын кикбоксing улсын аваргын хүрэл медальт, мота кик хоёулангаар хүрэлцсэн. Намайг дэмжээрээ би чадна л гэж зорилгоо. Тэгэл орноо л тэгэл медаль авах зорилготой. Эндээс харахад залуучуудын дэлхийн аваргаас медаль авах бүрэн бололцоо манай тамирчид байгаа. Манай кикбоксчдын хувьд дэлхийд чансаараа дээгүүрт ордог, харин ганцхан бэрхшээл учирдаг нь түншлэгч спонсорууд дутмаг байдаг. Гэсэн ч энэ бүхнийг амжилтын төлөө гэсэн сэтгэлээрээ даван туулдаг тамирчиддаа амжилт хүсье. Би та бүхэн